За эрхэм үзэгчдээ дараагийнхаа иргэнтэй уулзахад бид бэлэн болсон байна. Сайн байна уу та? Сайн байна уу. За өдрийн мэнд хүргэе. За та манай үзэгчдэд өөрийгөө танилцуулахгүй юу? За надыг Арслан гэдэг би хараад судлаач. Юундаа судалгаа гэдэг өөрөө инженер хүн байгаа. Ер нь бол эрдэс соёлын дараа бид нар хэдийн хэмжээний эрдэс соёл бид нар төгөөд гаргаад байна уу? Тэр нь улсын төсвөд яаж орж байна уу? Тэр нь ард түмний одоо ажил амьдралыг нөлөөлж байгаа гэдэг судалгаа хийдэг. Миний судалгаа бол нэлээд одоо том судалгаа. Би 2008 оноос 2025 оны дуустал энэ судалгааг явуулсан байна. Энэ дээр бол бид нар энэ дээр зөвхөн манай Монголын ард түмэнд манай сүлжээд орж ихэх мөнгө золуулдаг хэдхэн нэр төрлийн гол бүтээгдэхүүн байна. Жишээлх юм бол төмөрийн хөдөр, зэсийн баяжмал, цайр, гянтволд, мальбиден, жон шаалт, нүүрстэм газрын одоо түүхий газрын тус гэсэн одоо ийм 9 нэр төрлийн мэтгэнд хийгээд үзэхэд энэ судалгаа 2008 оноос миний судалгаа бол татварын ерөнхий газар, айлын ерөнхий газрын одоо бүрэн ийм тамагтан дэхтэй ийм одоо албан ёсны тоогоо би бол ерөөс албан ёсны бос юмээр хүний имийг амар дамжсан юм ярьдгөө хэлдэг юм байна. Ингээд үзэхэд бид нар энэ 18 жилийн хугацаанд 2008-аас нийтдээ 326 их найд төгрөгийн экспортын борлуулалт хийсэн байгаа. Энэ 9 нэр төр дээр. Эндээс улсын төсвөд орсон нь бол ерөөсөө л дөнгөж 53 их найд төгрөг. Цаана одоо хичнээн 273 их найд төгрөгийн одоо улсын төсвөд ороогүй. Энэ 53-ны гэдэг бол бүхэл төрлийн татвар амнаад орж байгаа. Тэгэл одоо цалин хөлсний дээр юу газрын татварын тэр бүгд ороод ирж шүү дээ. Тэгээд 273 энэ бол ерөөсөө нийт борлуулсан экспортын борлуулалтын дөнгөж 16.2% нь улсын төсвөд орж байгаа. Энэ бол үнэхээр бүр байж болохгүй юм баг тоо. Энийг зөвхөн би хэлээд байгаа ш гадны одоо Английн, Германы судлаачид манай энэ эрдэс соёлын судалгаагийн тус бол үнэхээр энэ бол ингэж болохгүй. Ийм их юм гаргаж чад бид нар бол ерөөсөө энэ ийм ард түмэндээ улсын төсвөтэй юм баг оруулж болохгүй гэж энэ дэр. Энэ дээр би нэг зүгээр нэг жишээ хэлээ л да. Энэ одоо шилбэл 2008 онд төмөрийн хөдрийн экспортоос бид нар орсон орлогынхаа экспортын орлогынхаа 12.6% нь улсын төсвөд оруулж ирсэн. Гэтэл одоо буусаар байгаад 2019 оны нэг тоо хэлээ л да. 1.6% нь улсын төсвөд орж байгаа. Цаана юу вэ? 98.4% нь улсын төсвөд ороогүй гэсэн юм тоо байж шүү дээ. Ингээд үзэх юм бол бид нар ер нь одоо монголчуудын экспортод эрдэс түүхийдээ гаргацаар бол зүгээр л одоо хутгаал гаргаад байгаа шүү дээ. Баяр нь бол нэг тийм боловсруулалт хийсэн юм байхгүй. Баяжуулалтаар төмөрийн зэстээр нь жоохон үйлдвэрийн аргаар баяжуулалт хийж байгаа нь хэдэн байж л. Төмөрийн үйлдвэр соронзон одоо хуурай аргаар баяжуулалт хийгээл ингээд гаргаж байна. Ингээд ард түмэнд алдсан юм байхгүй. Одоо Монголын ард түмний 3.1-ний одоо нэн ядуу гэж байгаа. 3.1 ард түмний. Тэгээс 60-70% нь бол одоо тогтмол ядуу буюу дундчаас доогоор амьдралд ингээд ороход бэлэн болсон юм байж шүү дээ. Ингээд бид энэ дээр бол би энэ судалгааг бол нэлээд олон газар, олон телевизээр олон газраар ингээд явуулсан. Энэ дээр ерөөсө хинж тоож үзэхгүй, хинж ярихгүй. Миний энэ судалгааг бол би зөвхөн хувь хүн биш судлаач миний хувь биш. Энийг улсын одоо төрийн байгууллага энэ дээр анализ хийгээд дүгнэлт хийгээд бид нар юу гаргаад байна вэ? Юу нь ард түмэнд орж ийн вэ гэж. Энэ дээр анализ энэ дээр оноохын дээс ажиллахгүй байл гэж үзэж байгаа. Тэгэхээр би одоо энэ 18 жилийн энэ судалгаа сүүлийн одоо энэ гол судалгаагаа би ард түмэндээ нийт олон нийтийн телевизээр ахиж бүр нарийнвчилж би хэрвээ зөвшөөрөх юм бол би энийг гаргая. Миний энэ хүний одоо үжирдсэн ийм худлаа тоо биш энэ бүгд нарийн тоотой ийм баримт байгаа. Энэ дээр би үнэхээр харамсч явдаг. Би энийг бол над хамаагүй би тэтгэвртэй гарсан хүн бол энэ зүгээр орхиж болох байсан. Үнэхээр надыг бол миний өөр хөөгт АЦ нар одоо байж байгаа. АЦ нар тийм үлдэхэ байх нь надад ерөөсөө л ухаж аваад гаргаад байдаг. Тэр нард түмэнд ясгүй. Энэ гаргасан одоо энэ хэмжээний энэ баялагч нь бол ерөөсөө хэдхэн тооны одоо зарим улсуудын ярьдгаар нь 30 гэрвэл 300 гэрэл гэж ярьдаг.
энэ нөхдөөдийн карманд ороод байж шít. Энэ одоо ийм бол үнэхээр одоо байж болохгүй 80 хэдэн хүн одоо улсын төсөвд орохгүй гэдэг чи одоо тэгээд бид нар одоо тав үндэсний олон нийтийн телевиз, хараа телевизийн одоо тавны цалин хөлсийг багш нарын цалин хөлсийг эмтрийн цалин хөлсийг одоо нэг ганц $1000 хүрэх гэж хүрч чадахгүй. Гэтэл ингээ миний судалгаар бол ерөөсө бүх юм болцоод. Жишээлбэл энэ онод бол цэцэрлэг 2 тэрбум төгрөгөөр би цэцэрлэг барьна гэж тооцож байгаа юм байна. Тэгээд 136,000 цэцэрлэг барихаар энэ мөнгөийг бол улсын төсөвд ороогүй эрдэс соёлоос ч 136,000 шүү дээ. Сургууль ихэд 5 тэрбумээр бодож байгаа сургууль. Энэ бол бага сургууль биш үү? 5 тэрбумын сургууль гэж хөдөөд бол 650 хүний судлаа. 50,000 сургууль барих юм мөнгө улсын төсөвд ороогүй. Эмнэлэг гэхэд 18,000 эмнэлэг. Би эмнэлгийг бол 15 тэрбумаар тооцож байгаа. Энэ бол өөрхийн эмнэлгээс бүр хамаагүй том ийм эмнэлэг. Их бичлэнгээр авцам гэхэд одоо 182,000 км авцам барих юм мөнгө л бодно. Бидний карманд ороог, ард түмний одоо халаасанд ороог, ард түмний одоо сайн цагнаас зарцуулагддаг байх шийдэ. Одоо жишээл цалин гэс би цалин арайж аваагаар 1.7 их 80 гэж би одоо нэлээ ихсэн л дээ. Их 80 жилдээ зарцуулд юм байна цалин. Гэтэл одоо энэ яг энэгээр бодоход 16 дахин цалин нэмэхээр юм доо. Бүр 16 одоо манай төрийн албан хаагч одоо ард түмний энэ цалингаа бол 2 дахин нэмэгдэл хангалттай $1000 болчихгоо. Энэ бол бэлэн байж одоо энэ чинь манайхан juste дээр дургу толгой гашлаад одоо яах вэ? Босрлын яамны сайд юу эрүүл мэндийн сайд нь одоо ерөөсө улсын төсөв байх уу? Энэ мөнгөн цаад болно улсын төсөвд ороогүй л ингэж байж шít. Нөгөө хэдэн гэр бүлийн нөгөө эрд соёлыг хуулж аваад хадагч нарыг улсууд карманд орцол. Энийг бол би ард түмэндээ бол ерөөсө олон нийтэд дамжуулан бодож байгаа. Энэ би нэлээд олон газар ярьсан нэг тоодгүй юм байна. Би үндэсний олон нийтийн телевизээр энэ судалгаа бүр бодтой бүр графиктай тэр одоо юутай тооцоотой нэг аргамаар ийм санагдаад байгаа юм нөхөө. За ойлголаа. Маш их баярлалаа танд. Одоо бас манай студид дээр хүрэлцэн ирээд өөрийнхөө бас үзэл бодлыг илэрхийлж байгаад бас их баярлалаа. Тэгээд бид хоёрын бас ярилцах сэдвийн өрөөд өндөрлөж байна. Тий. За баярлалаа. Тэгээд олон нийтийн телевиз миний тооцоог энэ баримтыг та нар бүр графиктай хөснөгтэй нэг яриулж өгүүлэх сайн байна. Бүр цаг гаргаад. Тэрийг л өгс гэсэн юм. За баярлалаа. За маш их баярлалаа. За эрхэм үзэгчдээ 77 тэгтэг 72 27 дугаарын утсаар бидэнтэй холбогдоорой.